Үзэл хамтаа архим үзэгчтэй өглөөний мэндийг хүргэе. Энх өглөө ярилцлагын нэвтрүүлэг маань эхлэж байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн хүндэт зочноор ревматизмын холбооны тэргуун клиникийн профессор Батцарыг өргөдөн оролцож байна. Танд өглөөний мэндийг хүргэе. Өглөөний мэнд. Баярлалаа. За хоёлаа эхлээд үзэгчтэй бас хэрэг өвчний талаар ямар өвчин бэ гэдгийг эхлээд ойлголт өгье те. Ямар өвчин байдгийг өвчнөөс одоо хэрхэн урьдчилан сэргийлэх ингээд энэ талаар эхлээд үзэгчтэй ойлголт өгье. За хэрэг буюу ревматизм гэдэг өвчин бол хүний дархлын тогтолцооны өвчин. Өөрөөр хэлэх юм бол манай одоо ангахын хэллэгт бол системийн өвчин гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр дархлын эргэтэн тогтолцооны өвчин буюу аутоиммунны өвчин гэж хэлж байгаа. За тэгэхээр үндсэн шалтгаан бол энэ өвчний шалтгаан А бүлгийн бета хэлбэрийн цус садлагч стрептокок гэдэг одоо эдэлүүлэгч кок бактериар үүсгэгддэг. Энэ өвчнүүдийн улмаас цаашаа дархлын тогтолцоо одоо үйл ажиллагааны хувьд бол хэд мэдрэгших 3 дугаар хэв шинжийг оруулж болсноор энэ холбогчдын гэмтээдэг ийм өөрийн дархлын тогтолцоо нь өөрийнхөө холбогчдыг гэмтээдэг ийм нэгэн төрлийн аутоиммунны өвчин гэж нэрлэгддэг ийм өвчин байна. Үндсэн шалтгаан нь бол стрептококкийн хор холбогчдын коллаген хэмээх уурагтай маш төстэй байснаас болоод дархлын тогтолцоо тэр одоо стрептококкийг устгаж ийн гэд андуураад өөрийнхөө холбогчдын коллагеныг устгахын үзэгдлийг л одоо хэрэг буюу ревматизм гэж нэрлэж байгаа. Ер нь яагаад ер нь өвддөг юм бэ? Өвдөх бас шалтгаан нөхцөл нь бас юу юм бэ? Манай Монголд ер нь яг энэ хэрэг өвчнөөр өвчөж байгаа тохиолдол ер нь хэрэг байдаг юм бэ? За ер нь бол үндсэн энэ өвчнөөр өвдөх шалтгаан нь бол түрүүн ярьлаа шүү дээ тийм ээ. Стрептококкийн халдвар хүний биед аль нэгэн замаар орж ирснээс болоод дархлын тогтолцоог одоо өөрийн холбогчдын эсрэг товтлохоор болгоод тавьчихдаг энэ өвчнийг бол хэлж байгаа. Тэгэхээр гарцаа авахгүй стрептококкийн халдвар бол энэ өвчний шалтгаан. Тэгэхээр хүний хоолойны ангины 95% нь стрептокок үүсгэсэн байдаг. 95%. Тэгэхээр хоолойны ангины өвчтөй хүмүүсийн 95% нь одоо энэ аутоиммунны өвчин ревматизмаар өвдөх боломжтой гэсэн үг. Түүнээс гадна бас тэр эдэлүүлэгч коккийг бол өөр бусад олон замаар халдвар, арьсны халдвар, гэмтэл гэх мэт одоо эдээ төрөвсөл энэ замаар бас орж ирж болно. Тийм болохоор зөвхөн хоолойны ангийн гэлтгүү одоо тэр стрептококкийн халдварыг аль нэгэн хэлбэрээр авсан бол энэ өвчин үүсч хөгжих боломжтой болно л гэсэн үг. Ер нь одоо урьдчилан сэргийлэхийн тулд хүн яаж урьдчилан сэргийлэх юм бэ? За тэгэхээр хоолойны ангийн 95% гэж ярьлаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр хоолойны ангийн маань өөрөө хоол хүс агаар туслын замаар хүний биед халдварладаг, бие биенээс халдварладаг. Гол төлөв гэр бүлийн халдвар төвчин гэж хэлж байгаа. Тэгэхээр нэг гэр бүл дотор одоо энэ үүсгэгч энэ халдвартай нэг хүн байхад бусдад халдах бүрэн боломжтой болдог гэсэн. Тэгэхээр ер нь бол яг 100% энэ стрептококкоос одоо урьдчилан сэргийлэх ийм арга байхгүй ч гэсэн харьцангуйгаар гэр бүлийн доторх ариу цэвэр одоо гэр бүлийн гишүүдийн эрүүл ахуй дэглэмээ сайн сах түүнээс гадна хонсон нууцсан хоол идэхгүй байх. Хоолыг тэр дор нь порцолж яг хэмжээгээр идцгэх тийм ээ. Манайхан бол порцолж идэх гэхээр бас сайн ойлгодгүй байж магадгүй. Нэг хүнд өнөөдөр бас 250 г хэмжээний багтаамжтай ходоодтой шүү дээ. Хүн чинь ер нь. Тийм учраас энэ нөгөө бидний хийгдсэн цайны аяг, цай хоолны аяг чинь 250 г байдаг чинь шинжлэх ухааны үндэслэлтэй юм байхгүй. Ходоодны хэмжээгээр хийгээд байгаа шүү дээ тэр чинь. Манайхан бол тэр ходоодны хэмжээг бол мэдэхгүй иддэг шүү дээ, хязгааргүй иддэг. Тийм. Тэр энэ байдлууд нь болохтой зэрэг бас хүний эрүүл ахуй, эрүүл мэндэд бол зөргөөр л нөлөөлж идэг. Тийм болохоор өөр ингэсэн хүн өөр ингэсэн аяг тавг халбахтай байх хэвээр. Аяг тавг халбаа хэрвээ дундаа хэргэлдэг бол нөгөө нийт ингээд нөгөө яг сонголт байхгүй хэргэлдэг бол сайн угаа цэвэрлж ариутгах
ингэж хэрэглэх нь бол бас энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх бас нэг том арга хэмжээ болно. Хоёрдугаар гэх юм бол А бүлгийн бета хэлбэрийн стрептокок гэдэг энэ бактери маань хуурай орчинд хувь хуурай орчинд 3 цагаас дээш амьдарч чаддгүй. Тэгэхээр гэр орондоо бүрэн цэвэрлэгээ хийчихэд одоо цонх салхивчаа нээгээд өөрсдөө гараад 3 цагийн дараа бол энэ стрептокок байхгүй болчдөг гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм цэвэрлэгээ хийх нь бас их чухал байдаг. Гэвч одоо Улаанбаатарын агаар ямар байгаа бол агаар бохирдол маш их байгаа. Юугаа онгоолгоод тавих те. Одоо цонх салхивчаа онгоолгоод цэвэр агаар оруулъя гэсэн биш. Бүүн халдвартай агаар оруулж ирэх бас боломжтой л болсон байгаа шүү дээ. Тийм учраас гэр бүлийн дотоод цэвэрлэгээ бус тэр бактерийг устгадаг спрей шингэнүүд янз янзын үнэртнүүдийг ингээд тавьж ингэж устгах тийм урьдчилан сэргийлэх бас нэг боломж бий. Ер нь яг энэ өвчнөөр одоо өвчилж гинаач гэдэг юм уу, өвцөн байна гэдгээ яаж хэрхэн хүн мэддэг юм бэ? За ер нь бол энэ өвчин бол одоо клиникийн илэрлэл шинж тэмдгээрээ 4 үе шаттай явагддаг. За нэгдүгээр үед болохоор одоо нөгөө энэ өвчний үед ихсдэг хавсаргын уургууд ихсээд ямар нэгэн шинж тэмдэг илэрхгүй явагддаг. За энэ үед бол хүн хоолоо өвдөгч байж болно, өвдгүйч байж болно. Тэгэхээр ямар нэгэн шинж тэмдэггүй үе аливаа өвчин чинь нөгөө далд үе гэж байдаг шүү дээ, тийм ээ. Жишээ нь саяхан л ковид гэхэд далд үеийн 5 хоног гэж ярьж байлаа шүү дээ, тийм ээ. Тэрэн шиг шинж тэмдэггүй үе байдаг. Энэ үе бол ямар ч хугацаагаар байж болдог. Яг тийм 5 хоног, 10 хоног гэдэг шиг тийм юм байдаггүй. Нууц үе бол хичнээн хугацаагаар байж болдог. За хоёрдугаар үе бол одоо энэ хавсаргын уургуудын титр ихсээд түүнээс гадна шинж тэмдэг бүдэг илэрх үе гэж байдаг. Нэг юм Б үе гэдэг нь. Энэ үед болохоор хөл гар хаяа нэг янгин живдэх ачаал авахаар буюу даарахаар тий ингэх юм бол үе мөчөөр баг зэрэг янгин живдэх. За хүүхдүүд нөгөө өсөх гэж том болох гэдэг ингээд нэг хөл өвдлөө гэж ярьдаг шүү дээ. Энэ бол нэгийн Б үе байхгүй юу? Тэрнээс одоо манай ард өмнөч бас их сайн үг гэллэг энэ ангаа ухаанд гаргасан хоолойны мах өсөх гэж том болох гэж өвдөж जैन гэдэг нэг зүгээр нэг эрүүл юм шиг хүн эрүүл байгаа юм шиг ийм мөртлөө зовиртой байдаг энэ юмыг өсөд том болох гэж өвдөд байна гэд яриад байдаг. Хэрвээ үнэхээр өсөд том болох гэж энэ яс болчин чи өвддөм бол бүх үе өвдөх ёстой шүү дээ. Гэтэл зөвхөн хөл өвдөд идэг. Тэр нь яадаг вэ гэхээр ачаал авцсны дараа өвдөж эхэлдэг. Мөн адилхан гараар ажил хийх юм бол бас л адилхан өвдөн. Гэтэл бол хүүхдүүд бол олцоогүй чарааснаас болоод ачаал авдаг учраас хөл өвддөг. За энэ эхний нэгдүгээр үеийн. За хоёрдугаар үеийн ер нь бол хүмүүс голцоол хоёрдугаар үеийн 2-ын А, Б үедээ л ирж эмчилгээнд ордог л доо. Тэгэхээр энэ бол хамгийн их зовиртой үе. Гэхдээ үе шатны үед бол тийм хүнд үе биш байхгүй. Энэ үед болохоор ерөнхийдөө хүзүү хөшөх, зүрх дэлсэх, үе мөчөөр өвдөх, за өглөө босоход гар хөл хөшинг байх, гар хөл бадарах гэх мэт одоо ойр зургийн жижиг шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Энэ шинж тэмдгүүд нь тэгээд хүзүү гойдоод ингээл ирэх болол эхлэхэд ч юм айгүй зовиртой болж эхэлдэг л. Энэ үед болохоор хүмүүс айгүй их эмнэлэгт ханддаг. Яагаад ингэж ч үгүй. Гэвч бол харамсалтай нь манай ихэнх эмнэлгүүдийн эмч нар энэ дархлын тогтолцоо ревматологийн салбар шинжилгээ ухааныг сайн судлаагүй байд юм уу? Одоо зүгээр байна гэж явуулсан байдаг хүмүүс. Тэгэхээр зэрэг энэ өвчин тухайн хүнд одоо энэ зовирууд илэрчээвэл энэ хэрэг өвчний шинж илэрч байгаа юм шүү. За 2-ын Б үед болохоор илэрхэн үеинүүд хавдаад эхэлдэг. Зүрхний хавхлага зузаардаг. За энийг бол зүрхний хавхлага зузаарсныг бол мэрэгжлийн эмч эмнэлгүүд л үзэж мэднүүхээс хүн миний зүрхний хавхлага зузаарч ч гэж харж чадахгүй шүү дээ. Тийм болохоор мэрэгжлийн байгууллагт хандсанаар энэ юу яадаг. За 3-р үед болохтой зэрэг хүний үений хэлбэр илэрхий алдагдаад хуруу хөл гар мойныгоо тэхэлдэг шүү дээ. Мажигаад мойныгоо тэхэлнэ. Тэгэхээр манайхан энийг юу гэж болдог хөгшрөөд ингэж юм гэж болдог. Хөгшүүн болгоны гар хөл мойног байдгүй шүү дээ.
Тэгэхээр энэ бол энэ өвчний 3 дахь үе шатны юм аа. За 4 дугаар үе шатанд орох юм бол мэдээж одоо энэгшлээ алдах үе буюу үенүүч мултраа яваад гэдэг. Одоо өвдөгний үе гэхэд солихоос өөр аргагүй болчдөг, нугархаа болчдөг. Ингээ ерөөсөө шулуул болчдөг. Тэр бол хамгийн сүүлийн шат байхгүй. За гарын хорооны үенүүд гэхэд зөвхөн арьсан дээрээ тогтчихдог. Тэгэхээр энэ бол ажил хийх ямар ч боломжгүй болоод хөдөлмөрийн чадварыг 2 гар ажилгүй болохоор 90% алддаг гэсэн үг. Тэгэхээр энэ бол ер нь эцсийн бүлэгтээ хүнийг тахир дутуу болгож л дуустдаг хүчилдэг. Тэгэл хэвтрийн одоо байнгын суудлын тэгээд амьдралын амин чухал эрхтэнд нөлөөлөх юм бол мэдээж маш их одоо юу яа үхэл төрн ийм үхлийн аюултай өвчин. Тэгээд тулгуур эрхтэн системд нөлөөлөх юм бол тахир дутуу болгодог. Амин чухал эрхтэн систем зүрх, уушиг, элэг, нойр улчирхай гэх мэтийн дотор эрхтнүүд бөөрөнд нөлөөлөд ирэх юм бол ерөнхийдөө тавилан муутай болгочдөг тийм л өвчин. Насны хувьд ер нь хэдээс хэдэн насныхан яг энэ өвчнөр өвдөж чинь тийм судалгаа ер нь байдгийн болов манайх ч бас хэцүү шүү дээ хүүхэд ч өвдөж болно одоо ер нь бол хүний дархлын тогтолцооны байдлаас болоод энэ бол илгээж ямар ч насны хүн өвдөх боломжтой. Хоёрдугаар гэх юм бол дархлын тогтолцооноос гадна тухайн бактерийн хоруу чанар аль эрхтний холбогчдын коллагентай төстэй байна гэдгээс шалтгаалаад аль эрхтнийг барьж гэмтээхийн гэдгээс шалтгаалаад энэний илэрлэл нь бол эрт хожуу янз янз байдаг. Халдвар авснаас хойшлол тэгэл хизээч илэрч болдог гэсэн. Одоо бүр баг нь гэхэд л нэг настай хүүхэд үеийн хавдсан явж явах жишээтэй. За хөгшин хүмүүс бол тэртээ тэргүй нөгөө далд нэгдүгээр үедээ их удаан явцсан тийм тохиолдлууд их байдаг. Тийм болохоор ер нь бол альч насны хүмүүс өвдөн хүйс хамаарахгүй. Тэгэхдээ хүйс талдаа бол өвдөх магадлал нь жоохон эмэгтэйчүүд илүү өвдөх магадaltaй гэж үзсэн байдаг. Тэр нь юутай холбоотой гэхээр одоо эмэгтэй хүн чинь нөхөн үржихүй насны эмэгтэйчүүд бол сар болгон гормоны өөрчлөлтөнд орж байгаа нөгөө биений юм ирдэг, сарын тэмдэг ирдэгтэй холбоотойгоор гормоны өөрчлөлтөнд орохдоо зэрэгэл дархлын тогтолцоо чи идэвхжээ босоод ирдэг. За энэ болохоор эмэгтэй хүмүүс илүү өвдөд байгаа юм шиг харагддаг. Тэгвэл үгүй. Ер нь бол хөдлөх магадлал нь эмэгтэйчүүдэд илүү байна гэсэн үг. Тэрнээс эрэгтэй хүмүүс чинь нөгөө харьцангуй гормоны өөрчлөлт нь тогтвортой байдаг учраас дархлын тогтолцоо бол харьцангуй хэвийн яваад байдаг учраас эрэгтэй хүн өвдөхгүй байгаа юм шиг харагддаг. Гэвч бол аль нь адилхан өвддөг. Ягаад гэхээр энэ бол халдвартай өвчин. Иргэдрийн за хайхрамжгүй байдлаас болоод нөгөө өвчтөө дамжруулах байдал ерөөхдөө зөвхөн хэрэг гэлтгүүгээр ажиглагддгийм болоо гэж бодож байна л да. Нөгөө хүмүүс өөртөө нөгөө хайргүйг ханддаг ч юм уу. За энэтэй бас холбоотой манай за тэр тусмаа манай улсын манай Монгол ирчүүд бол ер нь харьцангуй өөртөө их хайхрамжгүй ханддаг. За нэгдүгээрт өөртөө хайхрамжгүй ханддаг. Тэгээд одоо ажил төрлөмжтэй юм байна. Хоёрдугаарт ирчүүд их аимхай улсууд байдаг байхгүй. Тийм болохоор нөгөө ямар ч өвчин илэрх юм билээ гэдээ ерөөс онцлогоонд автдаггүй. Аливаа нэг онцлог сэргийлэхгүй байна л гэсэн үг тийм. За хоёрдугаарт нь хэрваргийн өвдөлтийг тоохгүй шүү дээ. Тоохгүй л яваад идэв. Хайнг бас тийм. Тэгээд дээрээс нь одоо бас юу л байна л да. Бас мэдээж айл гэрийг авч байгаа улсууд чинь өвдөө төвчих юм бол бас тэгин ингээд нэг янз янзын бодол байдаг л байлгүй. Тэгээд ер нь бол эмнэлэгт хандж байгаа улсуудын 3-2 нэмэгтэйчүүд 3-1 нь ирчүүд байдаг шүү дээ. Ирчүүд хандж байгаа ирчүүд нь үе шат нь нэлээд хожуу явцсан. Дамжирцсан. Тэгээд тийм үед л ирдэг. Тэрнээс би ер нь яах гэж байгаа бол миний дотор ямар өвчин үүсээд ийм жижиг зовёор илэрлээ гэж ханддаг ирчүүд их цөөхөн байдаг. Тийм. Одоо бага насны хүүхэд за 10 настай хүүхэд байлаа гэж бодоход одоо хөлн шүн өвддөг те хөл өвдөд байна гэдэг эцэг их за өндөр олж байгаа юм чи бариад өгье гэдэг те яг иймэрхүү байдал бас нийгэмд их байна л да те энэ тал дээр бас нэг та тийм түрүү ярьсан шүү дээ те ерөнхийдөө бол нэг юм бэ үе буюу одоо нөгөө тэр бол буруу ойлголт юм байна гэх буруу ойлголтоо тэр энэ бол нөгөө хавсаргын уургууд ихссэн энэ шинж тэмдэг нөгөө хөл яагаад шин өвдөж ийн нөхөр өдөржингөө гүйж хараацсан хүүхэд чи ачаал авцсан тэр үедээ нөгөө шинж тэмдэг нь илрээд эхэлж байгаа. Тэгээд
шинэ харьцангуй нөгөө хүний цусан дах норадреналины хэмжээ ихсдэг. Тэгэхээр нөгөө өвдөлтийг мэдрэх юм ихсэж явдаг. Тэгэхээр ер нь бол хүмүүс шинэ голцоо өвддөг шүү дээ. Тэр чинь нөгөө адреналин, норадреналины харьцаа аюугаад адреналины хамгийн бага үе шинэ байдаг. Хамгийн их үе нь норадреналин өөрийн 4-6 цагийн үе гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө шинэ голцоо өвддөг нь тэр бас энэ даавруудын өөрчлөлт оюутай бас холбоотой. Ер нь манай улс яг энэ өвчлөөр гадаадын улстай харьцуулсан тийм судалгаа тоо мэдээлэл ер нь байдаг юм уу? Бусад улстай харьцуулахад ямар байдаг юм бэ? За ер нь бол манай улсад ер нь хүн төрөлхтний хувьд дэлхийн хүн төрөлхтний хувьд бол 1-2% энэ ревматизм гэдэг өвчин эзэлдэг гэхээр асар их тоолдоо. Ер нь хүн төрөлхтний хувьд гэж байна шүү дээ. Тэгэхдээ бол энэ бол тийм бодиттой тоо биш гэж би боддог. Яагаад тэгэхээр харьцангуй халуун дулаан уур амьсгалтай орнуудад энэ өвчний хөдлөх юу нь бага байдаг. Далд хэлбэрээр явж л байдаг. Тэгэхдээ хөдлөхгүй ингээ яваад байдаг учраас тэгж жаад нэг ер нь бол дотроо бол үүсчихсэн хавсаргын уургууд ихсчихсэн явж л байдаг л да. Тэгтээ тэр энэ халдвар бол хүн төрөлхтний хэмжээнд асар их байгаа гэдэг. Манай улсын хувьд бол 2006 онд нэг судалгаа хийж ирсэн юм аа. Тэгээд 2006-7 онд нэг судалгаа хийхэд хүн амын дунд 69.7%, бараг 70% хоолойны ангитай гэж. Өндөрт үзүүлэлттэй тий. Тэгээд хоолойны анги. Одоо ер нь харахад ер нь гадуур асаагууд явахад тухайн үед бол бас нэг 70% нь хоолой өвддөг байсан бол одоо 80-90% байх гэж бодож байна. Ягаад тэгэхээр агаарын бохирдол хүмүүсийн ухамсарт үйл ажиллагаа, ухамсаргүй үйл ажиллагаатай холбоотойгоор одоо агаарын бохирдлыг зохиомжтой бохирдол их үүсгэж байна. Жишээ нь гудамжинд элдв нянгаар бохирлогдсон шүлс, элдв ялгдсан одоо энэ олны донд одоо тэг гудамжинд орхих энэ болгон чинь энэ өвчний халдвартай агаараар тэг энэ тоосон цартай агаараар амьсгалах хүн амьсгалах боломжийг нэмээд байгаа учраас энэ тоо нэмэгдсэн баг. Одоо бол ер нь бол 10 хүний 9 хоолой өвддөг л гэж ярьж штэ. Энэ дэрнээс хоолой өвдгөө хүн гэж бол маш ховор байдаг. Тэгэхээр зэрэг энэ хүний бас буруутай үйл ажиллагаанаас өвчний халдвар дээгдэх явц бол харьцангуй өндөр байгаа. Дэх нь үе чинь социалист нийгмийн үед энийг халдвартай өвчин гэж ойлгодгүй байсан штэ. Хоолойны анги нэг дороосоо даарснаас бол хөл даарснаас болоод ингэж ойлгодог байсан. Гэтэл бол хөл даарах бол дархлаа одоо сулраад тий энэ өвчин даамжрах стрептокок маань цаашаа одоо үржиж хөгжихэд нь бол илүү дөхөм болдог учраас хүн хоолой өвдөх нь бол хөл даарснаас боллоо гэж үздэг байсан. Тэр тэгж боддог байсан саяхан хүртэл. Одоо бол халдварт гэдгийг нь бол хүн болгон мэддэг болсон баг. Тэгэхээр бусаддаа бас хор учруулахгүй, бусдын эрүүл мэнд хор учруулахгүй байхын тулд бас нэг хүн ч гэсэндээ энэ агаарт одоо бохир заван ялгцсан гаргахгүй тэрийг тэ зохих газар нь одоо гаргаж ияадаг байвал цэвэрхэн оршин амьдрах тэ биеинтэйгээ одоо эвдээ найртай амьдрах яах вэ? Дээрээс нь бас эрүүл талаасаа тий эрүүл талаасаа, эрэг талаасаа ханддаг байвал уг нь их зүгээр. Тийм өвчний гаргалтанд бол дэгдэлтэнд бас мэдээж тодорхой хэмжээгээр хомих тэрийг саад болох тийм юунд бол бас нөлөөлөх байх л та тийм ээ. За баярлалаа. Бид хоёрын ярилцах хугацаа маань ерөөхдөө болж байна. Тэгээ би сүүлийнхаа нэвтрүүлгийнхаа сүүлийн хормыг бас танд үлдээе гэж бодож байна. За тэгэхээр ер нь бол одоо ревматизм гэдэг энэ өвчний талаар бол бид нар бол нэлээд одоо ревматизмын холбоогоор дамжуулж бас байгаль ээлтэй одоо ревматизмын холбооны цэцэрлэг төрөлн төгөл байгуулах ажлыг сая Өрөнгө аймагт үндсэндээ нөгөө зөвшөөрлөн газрын зөвшөөрөл аваад явуулсан. Тэгэхээр энтэй холбоотойгоор бид нэр одоо манай төгөлд нэмэрлэлээ хийж байгаа юм биш. Тэгэхээр нэг хүн ч гэсэндээ нэг мод тариад одоо байгальд ээлтэй энэ ихтлэгэдээ ээлтэй ингэж амьдрах юм бол бидний өвдөх өвчин хууч ч гэсэндээ бас харьцангуй те
Урьдчилан сэргийлэхэд бас их том үйл хэрэг болох юм болов тийм. Тийм тэгж л бодож байна. Тийм болохоор хүн болгон одоо энэ тэнд ингээл явхад ерөөсөө одоо зуны дэлгэр цагт гэл манайх ингээл өдөөгаадаа их явцгаадаг. Тэгвэл нэг хүн ч гэсэндээ тийм нэг чихрийн цаас ч юм уу тий тамхины иш ч гэсэн бити хаяач энэ байгаль орчныг цэвэрхэн цэвцгэр байлгах юм бол бидний бас эрүүл амьдрах энэ орчин маань бас тэр хэмжээгээр л бас сайхан тийм юу байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ болгон дээр хүн болгоо иргэн болгон бас анхаарч энэ их дэлхий их орноо бас хайрлж энэнийхээ төлөө бас нэг ч гэсэн модод тарьж нэг ч гэсэн буцааг тарьж ингүүл бидний бас цаашдын ирээдүйд бас их эргээр зөөлнөөр их орн маань хандах байхаа гэж би бодож байна. Бус хүмүүс ч гэсэн тэгж уриалмаар. За баярлалаа. Нэвтрүүлэгт маань бас хүрэлцэн ирж оролцож бас иргэдэд маань хэрэгтэй мэдээлэл өгсөн танд маш их баярлалаа. Ажил амьдралд нь хамгийн сайн сайхан мөхнийг хүсье. За та бүхэнд ч гэсэндээ эрүүл их сайн сайхныг хүсье. Баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Өнөөдрийн хөглөө ярилцлагын нэвтрүүлэгт маань ревматизмын холбооны тэргуун клиникийн профессор Батцарыг өргөдөн ирж оролцлоо. Энэ хөглөө ярилцлагын нэвтрүүлэгтээ хамт ирсэн эрхэм үзэгчдээ баярлалаа. Дараагийн дугаараар хүртэл баяртай.